Өглөөний мэнд номын шинж хэлэлцүүлгийн энэ удаагийн дугаар эхлэх гэж байна. Энэ удаагийн дугаард орчуулагч, нэрт дуун хөрвүүлэгч Нэргүү ахыг урьж оролцуулж байна. За мөн Монголын зохиолч дэвлэлийн гүйцэтгэх захирал Игч Чахлан. За та хоёртой энэ өглөөний мэнд хүргэе. За. За тэгэхээр ойрын үе зохиолчдын эвлэлээр бас сонир сайхан ихтэй байх шиг байна. Тэгэхээр Игч Чахлан хичээс яриагаа эхлэе гэж бодож байна. Чөлөө зохиолчдын эвлэл, Монголын зохиолчдын эвлэл одоо нэгдлээ гэдэг бас энэ мэдээ зохиолчдод донд түгэж байна. Тэгэхээр энэ одоо сонир сайхнаас яриагаа эхлэе гэж бодож байна. Монголын зохиолчдын эвлэлийн их чуулганаар одоо 2021 оны 10 дугаар сард зохиолчдын эвлэлийн одоо удирдах зөвлөл буюу удирдлага бүрэн бүрэлдэхүүнээр ер нь бол өөрчлөгдсөн. За яруу найрагч Болор цумын хошоо эзэн Баярхүүг Ичээ орлол удирдах зөвлөлийн дараагаар сонгогдсон байгаа. Тэгэхээр шинэ удирдах зөвлөлөөс баримталж байгаа нэг л зарчим бий. Энэ бол зах зээлийн эдийн засгийн нийгэмд Монголын одоо зохиолчдын байгууллагыг хэрхэн аль нэгэн улс төрийн нам хүчнээс хараат бусаар цэвэр одоо уран зохиолын төлөө гэсэн нэгдсэн одоо үндсэн гол зарчмын дагуу тийм ээ үндсэн гол эрх ашигын төлөө замнаж явах вэ гэдэг чиг зүгийг нь гаргах ёстой байна. Тэгээ энэ дээр бол ингээд уран бүтээлчдийг нэгтгэх ёстой байна гэсэн бодлого явуулж байгаа. Тэр үүднээсээ одоо бид нар орон нутгийн салбар зөвлөлүүдтэй судалгаа санал асуулга аваад байна. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүдийнхээ одоо бүртгэлийг шинчилж байна. За зарим одоо гээс үргэлдүүлсэн гишүүдэд үнэмлэх шинээр олгож байна. За тэн дээрээ энэ одоо цаг үеийн буюу энэ үеийн удирдлагын одоо баримтлах зарчмыг бол ердөө л 3 үгээр л томьёолсон. Сэтгэлгээний эрх чөлөө гэдэг. Бид их уран зохиол сэтгэлгээний эрх чөлөөний төлөө л байх ёстой. За бусд нь бол одоо ингээд зах зээлийн нийгмийн зарчмаараа явах ёстой тийм ээ. Түүнээс одоо анх манай байгууллагыг байгуулсан үүсэн байгуулагдсан болоод өнгөрсөн цаг үеийн түүхийг сөхөөд харах юм бол үндсэндээ одоо нэг намын үзэл сурталыг олон нийтэд түгээх, дэлгэрүүлэх бас соён гэгэрүүлэх гэдэг үүргийг хүлээж явлаа л да. Тэгвэл одоо Монголын зохиолчдын эвлэл ямар байх вэ гэдэг дээр бид нар бас эргэж харж байгаа. Бидний ерөөсөө л мөнхийн эрх ашиг бол үндэсний уран зохиолыг хөгжүүлэх. Энэ л асуудал байгаа юм л да. Тэгээд Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч тийм ээ гэдэг утгаараа хоёр зохиолчдын байгууллагууд бол ингээд эвлэлт нь нэгдээч ээ хоорондоо ярилцаач ээ гэдэг саналыг бол тавьсан. За энэ дагуу бол хоёр талаас ажлын хэсэг байгуулагдаад тэгээд эхний хилцэл тохирогоо хийсэн. Монголын зохиолчдын эвлэлийн ажлын хэсгийн зүгээс баримталж байгаа ганц л зарчим бий. Бид дүрмийнхээ дагуу энэ бүх үйл ажиллагааг одоо зохион байгуулах болно. Энэ дээр бас Нэргүү ах ямар байр суурьтай вэ? Одоо ингээд Ахмад зохиолч хувьд гэж бас асууя те. Би сонгосон 90 онд орсон нийгэм бол угаасаа л нэг тийм төвлөрсөн эдийн засгаар засгийн удирдлагаар дарлуулахгүй. Улс төрийн үзэл бодлоо нэг үзэл бодлоор дарлуулахгүй. Гол нь тийм олон талд аж ахуйн ажиллагаа явуулах. Тэрэн дотор мөн оюун санааны эрхчлөлтэй. 90 онд сэтгэлийн хөөрлөөр дэвж нэг хэсэг улсуудыг гаргахад би өгнөх баярлж ирсэн. За одоо яамаа та. Нэг хэсгэн тэр социалист реализм авчих нь. Нөгөө хэсгэн зүгээр реализм авчих нь. Нөгөө хэсэг нь одоо юу гэдгийг тэр одоо ястай арманчтай хөтлөгдөг. Гэсэн чинь тэр гарч явсан улсууд ч тиймэрхүү юм хийж чадаагүй. Одоогийн дээрээс зааварлаад байгаа шиг зохиолчд хоёр зохиолчдын эвлэл байгаад хизээч бид нар хоорондоо маргалдаж тэр одоо эв найргүй юм шиг харагдаж байгаагүй шүү дээ. Энэ чинь үл зүгээр зохиомл хожигч байгаа байхгүй юу. Тэгээд яхахгүй одоо тэгээд тэр хуучнаас санагалзаад зохиолчдын доторх оюун санааны санаагч гэсэн бас авах гэж байгаа юм бол тийм үү. Тэртээ зүгээр надад ч үндсэн хуулиар бидэнд
хэнийхээ асан ирчүүлэг доослогоо өгсөн байна, орчуулна уу? Эротикоо орчуулна уу? Тэртээ тэргүй чөлөөтэй. Нэг зохиолчдын эвэлдиан гэдэг хүний тархины жин нэмэгдэхгүй. Хүн хоёр гараараа зэрэг бичихгүй. Тэгэл бичдэг гараараа нэгээр л бичнэ. Тэгэлэр иймэрхүү нэг яаж чаан за тэгээд яхав төр ажлыг зоод руу зүйлжлээ байгаа юм байна хэвчээ. Тэглээгээд манай зохиолчд ер нь сайжрах уу гэдэг. манай үргэлжилсэн үг ялангуяа зүгээр нэг үйл явдлын Советийн гэж ярьдгийг, шоолдгийн дэлхийд сая нэг тэмэлэн байдаг байхгүй юу? Нэгчлээгээд тийм үү? Сайжирчвал сайл байна. Сайжирчвал сайл байна. Яа харахгүй төр тэрнийг авах гээд байгаа бол судал шүүмжлэлээ авах. Тэртээ тэргүй төрөөс сан хөөждөг хэл зохиолын хүрээлэн гэдээ байж шүү дээ. Тэр байтугай одоо хэл зохиолын хүрээлэн дотор утга зохиолын тасагч гэдэг юм уу юу ч гэдэг нөгөө зохиолчдын хорооны ерөнхийлөгч юу байгаль сайхан эрхлэгчтэй юу байж байгаа шүү дээ. Сектор байгаа тийм. Сектор байж байгаа шүү дээ. Тэгэл зохиол нь юу нь болохгүй байна вэ? Юугаараа энэ одоо 50-аад оныхаа зохиол руу эргээд орчвоо. Манайх ч утга зохиол, уран зохиол хоёроо ялгахаа билчээд байгаа шүү дээ одоо. Тэс нэр шүү. Уран зохиол гэдэг чинь их нарийн юм байдаг. Утга зохиол гэдэг чинь одоо нэг намын дараа явсан хүн яаж намын дараа хийжсэн тухайгаа дурсан бичээ тэгээ зохиолчтой хооронд алинд нь ч эсчэл байдаг болчиход байгаа байхгүй юу. Манай ах чинь зүгээр уран зохиолоо юу байх байтугай цэг таслалыг хаана бичээ болцсон усуд та нар одоо боловсролын асуудал гэж байна шүү дээ. Тийм болж хараарай. Ярууны аригч нар байна. Цэг тасал тавьж мэтгэ болцсон. Модолж байгаа юм уу яаж байгаа юм мэдв. Гэтэл ялангуяа таслал шиг утгыг нарийн салгаж өгдөг юм байдаггүй. Цэг тасал хэрэглэдэггүй улсуудыг тухайл би ч одоо ганцхан орсэлтэй юм. Неграмотны гэж доромжилж нэрлэдэг байхгүй. Неграмотны гэж бол хамгийн том доромж үг. Манайхан бүгдээрээ неграмотны болчиход байна. Энэ цаг үед хэрхэн зохиолчдынхаа эвлэлийг үйл ажиллагааг одоо шинжлэх вэ гэдэг дээр болохоор бид их олон асуудлыг хөндлөх шаардлагатай болж байгаа. Нэгдүгээрт бол зохиолчдынхоо тийм ээ уран зохиолын онлын болоод практик мэдлэг дадлага дээр бас анхаарах ёстой байна гэж бодож байгаа. Нөгөө талаараа хамгийн гол тулгымцсан асуудал бол зохиогчдынхоо оюуны бүтээлийг энэ бүтээлийг зохиогчийн эрхийг хамгаалах үнэлгээжүүлэх тийм ээ яг зах зээлийн зарчмаар эдийн засгийн эргэлтэнд оруулах маш том асуудал байна. Тэгээд үндэсний уран зохиолыг олон улсын түвшинд сурталчлах түгээн дэлгэрүүлэхийн тухайд одоо орчуулагчдыг бэлтгэх дараа үеэ бэлтгэх асуудал бол бас сөхөгдөж байна. Тэгээ магадгүй нөгөө илсэж байгаа гишүүд нь бас ямар одоо байх юм гэдэг бүтээлээс нь бас харах юм уу яах юм бас нэг авч үзэх шаардлага гарч байна тийм. 1990 оноос хойш Монголын зохиолчдын эвлэл бол нийгэмд үйлчилдэг төрийн бас байгууллагын статустай үйл ажиллагаа явуулж байгаа. Урдийнх шиг социализмын үеийн шиг төрөөс төсвөөс ямар нэгэн санхүүжилт татаас авахгүй өөрийгөө одоо ингээд тэжээгээд амжуулж байгаа байгууллага гэж ойлгож болно. Нэгэнт одоо ингээд үндэсний уран зохиолын талаарх төрийн бодлого өөрөө ийм тодорхойгүй ийм явснаас үүдээд өнгөрсөн 30 жил бид юуг алдчихад байна гэхээр зэрэг урд нь тогтцсон байсан нэг уран зохиолын нэг үндсэн хэмжүүр төвшнөөс л ухарчаад байна гэж үзэж байгаа. Өнөөдөр дурын нэг хүн санаанд орсноо эвлүүлж бичээд мөнгөө төлж хэвлүүлээд тэгээд өөрийгөө зохиолч гэж нэрлээд зараа сууж байгаа шүү дээ. Уран сайхны юм байхгүй, ямар нэгэн редакцийн хяналтын редакторын ажиллагаа байхгүй. Үсрээд нэг үе ботвол хэвлэлийн газрууд бол нэг техник редакц дээр бол ажилладаг болсон техникийн хяналт дээр. Гэхдээ энд байдлаараа ингээд удаан явах юм бол одоо үндэсний уран зохиол бол их мөхлийн ирмэгт ирэхэд их ойрхон байгаа байхгүй, их муухай үг хэлмээргүй байна. Гэхдээ бодитойд бол энэ байна. За энийг дагаад ямар үзэгдэл бий болсон бэ гэхээр зэрэг тэр болсон болоогүй зохиолонцрууд зах зээл дээр реклам сурчлагын хүчээр
бодлоготойгоор байршаад ингээд ирсэн чинь яг жинхэнэ уран зохиолыг те бүтээдэг, туйрвдаг. Тэгээд тэр хүмүүс маань бол угаасаа тийм эдийн засаг мөнгө хөөж бичдэггүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэр хүмүүсийг. Тэгээд ирэхээр тэд нар маань ингээд шахагдах аюул нүүрлж байгаа юм. Тэгэхээр яг ийм экзэгтэй үе дээр өнөөдөр бидний энэ хилцүүлэг өрнөж байгаа аахгүй юу? Тэгэхээр ядаас энэ асуудал бол өөрөө их санаа зовоодог сэдв болчиход байна шүү дээ. Номыг нэг ядаж редакторлуулж редакторын гар дамжсны дараа уншигчдад хүргэдэг бай. За тэгээд нэг орчуулж байгаа бүтээлийн одоо сонголтууд бас нөгөө нийгмийн сэтгэл санаа, оюун санаанд нөлөөлнө гэж бас үздэг байна ч гэдэм үү. Ийм санаа зовох зүйл их байгаа даа л да. Эргүүхайг сүүлийн үеийн залуучуудын бүтээлийг харж гэнэ үү? Ер нь ажиглалт байна уу гэж хүртэл асуугаа сууж хэлээ. Тэр соёлын аташаа гэж нэг элчин сайдын бүхэнд нэг хүн байдаг штэ. За хүн л гэж ярий. Тийм ээ? Тэднээс энэ тэр тухайл Францад өнөөдөр ямар ном хамгийн өндөр үнэлгээтэй байна. Швейцарт ямар ном, Японд ямар ном, Хятад ямар ном. Тэрнийг бүр ердөө бас судалгаа энэ хараа харьцныг бодлого гэдэг ч юм уу. Тийм бодлого хэлтэйгээд гэдэг чинь. Одоо ёстой орчуулагчдын дунд уралдаан зарлах хэрэгтэй байна. Евтушенко бурхан болохоос өмнө 3-4 жилийн өмнө би Яруу найргийнхын номыг орчуулж эхэлсэн. Тэгэл тэр хоорондоо Оросд байгаа элчин сайдын яам руу хичнээн захиагдсан. Одоо ч захиагч хамархан болсон юм чи яг тийм үү? Эмэйл аягийг нь олж байгаа. Ингээд надад яагаад өгөөч. Холбоод өгөөч би нэг юуг нь авчмаар байна гэсэн. Хичнээн одоо ганц чараа өгөөгүй шүү дээ. Аюунаар авч чадаагүй. Одоо яах вэ? Нэг ард түмнийхээ төлөө бодулсан ч яд ингэж төшгөл болж байгаа байхгүй юу? Хатуу социализмын үеичүүд Чех руу Оросын танк орсон тийм үү? Тэггэл биччихсэн шүү дээ. Танки идут по Праге. Танки идут по правде. Яах юм бэ? Прагийн гудамжаар танкууд явж байна. Правдагийн дээгүүр танкууд явж байна гэдэг. Правда гэдэг нь нөгөө нэгдүгээрт Оросын үнэн сонин төв хэвлэл. Хоёрдугаар үнэн гэсэн үгтэй, үнэн чудраг зан гэсэн утгатай бас л автахтай тийм. Гэж болооч тийм биз. Тэгвэл манай Яруу найрагч нар шиг нялцгансан юмнууд тийм бичиж чаддаггүй байхгүй. Нялцгансан юмнууд Ашилбар шиг хувь өнгөл бичиж чаддаг. Хэдий болтлоо хойш Толстойгоо орчуулаад лах юм бэ. Өнөөдрийн хурдтай нийгэмд тэгээ гар утсаар бүх юм мэдээлэл авдаг гадаад ертөнцийн гар утас болчиход байгаа энэ нөхцөлд хэдий болтлоо одоо тоглоо Толстойг дахин орчуулах юм бэ. Ойлгохгүй шүү дээ одоо энэ залуучууд тийм биз дээ иймэрхүү юм тэгээд л бодлогын чиглүүлэг хэрэгтэй өгөх гээд байвал бодлогын чиглүүлэг тэрнээс шана заавал одоо нэг аль нэгэн хувийн хвшлийнхэн гэдэг тэртээ тэргүй бүх юм ингээд зохион байгуулчаад өөрсдөө хөрх юм нэстэ бор зүрхээрээ тийм үү хар шараан дотор зүтгээд байж хаад чинь хажуугаар би аав нэг номын баярыг булаацалдаг тухай ярьж байна. Тэгвэл булаацалдагтаач ганцхан тэрнийг хэлээ. Өөр зөндөө бол асуудал байгаа тий. Яагаад энэ уран зохиолын тухай тий уран зохиолын үндэсний уран зохиолын тухай ер нь уран зохиолын тухай ярих хэрэгтэй бэ гэдэг бол энэ бол одоо энэ 21-р зуунд бүр маш хүчтэйгээр тавигдаад байгаа тэр нэг зөөлөн ур чадвар гэдэг байгаа шүү дээ. Хувь хүний өөрийгөө нээсэн, таньсан тэр бүх ур чадваруудыг хөгжүүлдэг бас суулгадаг зүйл байхгүй юу? Соёл, уран зохиол хоёр бол. Гэтэл нэг хэсэг бол бид нар соёл хэрэггүй тий уран зохиол хэрэггүй гэж одоо тууширт авчсны гоор бол одоогийн энэ шинэ үеийнхэн тэр нөгөө кофе асгадаг охины үеийнхэн байхгүй юу? Би бол тэгж харж байгаа л та. Тэгээд та нар боддоо тэр эхлэлнийхээ тий яруу сайхныг амталж өсөөгүй. Тэр хилээр дамжсан тий хэл болохгүй болж энэ даяарчлалын чинь үед тийм биз дээ. Бүр нэг реализм болчихсон. Хаан чачаад ямар ч хэлээрээ ярьж болох. Тэгвэл биднийг ч авч үлдэх юм да хэлний чинь цаана сэтгэлгээ тэр Монгол хүнийг дэлхий дээр амьдарч байгаа энэ 7 тэрбум илүү хүнээс монголчуудыг ялгаруулдаг тэр ур чадвар, тэр их өвөрмөц содон сэтгэлгээ, тэр дахин давтагдшгүй бусдаас таанаас ч авч чадахгүй
тэр их нөөц, оюуны нөөцийг бид хэлээрэл дамжуулж авдаг байхгүй юу. Гэтэл өнөөдөр яаж юм гэхээр Монгол даяараа одоо ялангуяа эцэг эхчүүд нийтийн дунд те үр хүүхдээ одоо гадаад хэлтэй болох уралдаа өрнж ийн гэж хэлэхэд тэгж бууж байгаа шүү дээ. Гэтэл тэр бүхний үр дүнд одоо өнөөдөр ямар болчиход байна гэвэл монголоор 5 үг хэлэхэд ойлгохгүй болчиход байна. Зүгчгээ мэдэхгүй болчиход байна. Зүгчгээ мэдэхгүй байна. Зүгчгээ зөвхөн байна машины нөгөө 100 баруунгаар харж мэддэг болчиход. Тийм үү? Тийм. Тэр нарийн ширээн тэр цас боргинох энэ төр гэдгийг чинь мэдэхгүй. Боргино гэдэг нь яг яаж байгаа? Тэр чинь цас орж байгаа хэрэг биш шүү дээ. Тийм үү? Шуурч байгаа хэрэг биш. Тийм. Гэх мэтэл явдаг. Тэр дотроо нөгөө нэг сэтгэлгээний чадвараар үгээр дамжиж гарч ирдэг байхгүй юу? Тийм. Зүгээр дэвхцхийг нэг маягаар хэлнэ. Хараахыг нэг маягаар хэлнэ. Гэхдээ тэгвэл заадуул чинь юм болчиход байж шээ. Шинэ хэвлэн нийтлэгчид маш их төрж гарч байна. Дандаа залуучууд. Одоо ингээд номын ертөнцийг ерөнхийдөө ингээд ажиллах юм бол нэг 70 80 50 залуучууд болсон. Тэд нэр олон улсад бестселлер болж байгаа, олон улсад гарч байгаа шинэ сонин сайхан номыг хамгийн дөрөнд орчуулж уншигчд төрөж байна. Энэ нь бас өөрөө нэг би л үзэгдэл гэж бодож байгаа шүү дээ. Яг тэдний одоо алдаатай, дутагдaltaй тул байгаа бах. Гэхдээ эн чинь бас нэг дэвшил гэж хараад байгаа. Хоёр талтай гэдэг л хэлгээд байна л да. Харин тийм шүү дээ. Одоо тэр Швейцарт нөгөө ч од болж байгаа сайн номыг одоо бид нар гаргачлаа. Францад тэгж байгаа номыг гаргачлаа. За одоо дайн болж байна. Дайнтай зэрэгцээд одоо яг л одоо болж байгаа үйл явдалтай холбоотой номыг гаргачих. Одоо ёстой улс байна. Хэвлэгт нь ёстой 3% зээл. Тий, гол нь тэр ч дээ оюуны салбарын хөрөнгө оруулалт ердөө л энэ байхгүй юу? Аливаа төрөл оршин бай гэвэл үндэснээ тийм үү хүчрэхийг илүү цаг үедээ чадвартай болгоё гэвэл хилэн дээр бол бодлого явахаас аргагүй байхгүй юу? Монголын зохиолчдын эвлийн зүгээс бол одоо нэг хамтын удирдлагатай байгуулна гэдэг дээр оюуны өмчийн газартаа ингээ яриад явж байгаа юм. Өнөөдөр ямар болчиход байна вэ гэхээр зэрэг үндсэндээ зохиол гэдэг бол тийм үү зохиогч хүний тухайн хүний оюун санааны эрэлхийлэл тийм үү хайгуул ур чадварын үндсэн дээр авиас чадварын үндсэн дээр бий болж байгаа зүйл байхгүй юу тэр зохиолоос үүсмэл бүтээл төрн тийм ээ гэтэл өнөөдөр ингээд зүгээр нэг дууны шүлгэн дээр жишээ авъя л та манай дууны яруу найрагчид бол ингээд сайхан шүлгүүд хийдгээ. За тэр шүлэгт нь ая зохиогч ая хийгээд за дуучин дуулаад олны одоо танил болоод за тэгээд тоглолтоо ингээд тэр дууныхаа шүлгээр нэрлчээд зохиогч нь ингээд урилга өгөхээр танд өгөх шаардлагагүй штэ гэх маягтай. Бараг тэр яруу найрагчийн бичсэн тэр сайхан үг те тэр дуучны тодтгол имиж тэр бүхэл одоо тэр тоглолтын орлогын баггүй хувийг бүрдүүлж яхад эргээд зохиогч үүсгдэг ажил бол тий бичдэггүй шүү дээ. За яг оргийн зарим газар энэ бол нөгөө оюуны өмчийн тухай ойлголт те багтаа холбоотой. Үгүй энэ зориудын зөрчил гэж үзэж байгаа бид нар бол тий ялгаж салгаж мэддэггүйтэй бас холбоотой гэсэн бас нэг бас нэг тийм бүдүүлэг. Гэхдээ энэ дуучид бол юу гэдэг одоо тодорхойлж тийм болохоор Гэхдээ дуучид өөрийнхөө эрхийг хамгаалаад одоо эвлэлт нэгдээд одоо юу гэдгийг гар утасны оператор компаниудаас тийм үү өөрийн телефоны компаниудаас чинь дуугаа явуулахад мөнгө аваад байгаа шүү дээ. Тэгвэл тэр зохиогчийг марч ийн гэдэг бол энэ бол би зориудын их бүдүүлэг алдаа гэж харагдаж байгаа. Ёс зүйн зөрчил. Бас нэг зүйл байгаа. Одоо зохиолчдыг илэг барих хүмүүс их мундахгүй байдаг л да. Энэ бол одоо манай найруулагч жүжигчдэр хилэрдэг. За ийм зохиол бичүүл, ийм кино бичүүлээ, ийм жүжиг бичүүлээгээд бичүүлчихэд бүх санаагаа гаргуул дөрвөр дээр ажиллуулчаал тэгээд нэг таны зохиолоор хийхэ боллоо гэл тэгэл цуцалчиж байгаа байхгүй ямар ч яриа хэлцлэхгүй. Тэгээд гарахаар яг тэр зохиолчийн анхны санаа ялгаа нь яасан дөрүүдийн нэр өөр тэгэл нэг тийм дүр хувирах хэлбэрийн төдий те өнгөн засал хийгээл өөрсдийнхээ олгол өмчлөө явчихж байгаа. Энэ бол адилхан уран бүтээлч хүмүүсийн хувьд бол одоо бас нэгнийхээ эрхийг зөрчиж байгаа үйлдэл байхгүй юу. Тэгээд энэ бол одоо их зүйл байгаа. Тэгээ хэвлийн газруудаа холбогдох харилцаан дээр бас энэ хилэрч байгаа. Одоо 90-ад оны их үед одоо зах зээлийн нийгэм бас тогтворж байгаа үед бол манай нэлээд авиаслаг тий
зохиолчдын үр хүүхдүүд байдаг юм уу, орчуулагчид зохиолчдын юуг нь магадгүй нэг ганц шил архины мөнгөөр ч юм уу зохиогчийн эрхийг нь худалдаад авсан хэвлэлийн газрууд ч биш дээ. Өнөөдөр бол хангалттай баяжаал явж гин тэр тухаас хүндэгдэхгүй л байна. Энэ бол эргээл бас л нэгсний оюуны хулгай дээрэм гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид бол энэ дээр үнэхээр төр бол оролцсон гэвэл бодлогоор оролцсон гэвэл уран зохиолыг дэмжих гээд байгаа гэдэг нь ийм эдийн засгийн хөшгөөрүүдийн эрх зүйн зохицуултуудыг нь л хийж өгнө. Түүнээс одоо та нартыг ингэж бол заах бол ёсгүй шүү. Гэхдээ одоо ингэж хэллээхэд магадгүй зарим хүмүүс гомдож магадгүй. Гэхдээ бид ямар цаг үед амьдарч байгаа вэ гэдгийг бол маш сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр яг энэ цаг үеийн эргээд энэ нийгмийн маань энэ ардчлан нийгмийнхээ бас давуу талыг бас уран бүтээлийн буюу соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт гаргах хэрэгтэй, эрхийн нийтлэх хэрэгтэй. Гэтэл харамсалтай нь өнөөдөр эрх барьж байгаа болоод мөнгөтэй хүмүүсийн талд нь эрхэн давуу үйлчлээд яг одоо бүтээл туурагч уран бүтээлчдийн хувьд бол энэ эрх зүй харилцаанд тэнцвэргүй оролцож байгаад одоо хувь уран бүтээлчийн хувьд бол би их эмзэглэдэг байхгүй юу. Нөгөө хулгай гэж ярихаар одоо яг энэ оюуны өмчтэй холбоотойгоор ер нь зохиолчдын эвлэл зохиолчд нь өөртөө ингээ хохирчлоо гэсэн тийм гомдлоо ч юм уу ажиллаж өгөөч энэ асуудал дээр гэж юм гомдол мэдүүлэх ч юм уу хүсэлт өгчихсэн тохиолдол байдаг. Нэр бүхий одоо их олон хүний тийм ээ аудио ном цахим ном алдагдсан асуудал гарлаа. За эдгээр байгууллагууд бол анх зохиогчтой тий за тэр хэвлийн газарч бай, цахим дэлгүүрч бай, цахим мэдээллийн тэр баазч бай. Зохиогчтой гэрээ байгуулахдаа бид нар нууцлыг хадгалнаа гэд үүр хүлээсэн шүү дээ. Гэтэл энээс үүдээд зохиогчд ирэх ёстой ирээдүйн ашиг орлогод нь хохирол учирч яхад бол одоо тэр байгууллагууд бол бүр харин эргээд ямар ч хариуцлагын тухай асуудал байхгүй. Хандаа нэг радарчд юм уу тийм үү юм одоо энэ байдаггүй юм уу. Харин одоо тэрэн дээр л жинхэнэ төр орж ирмээр байгаа байхгүй. Өнөөдөр энэ зөрчилтэй тэр хулгайг хин нэгэн харь гаргийн хүн хүч ирээд хулгайлаг байхгүй. Хин нэгэн гадаадын иргэн тийм үү тэр байгууллагад нэвтэрч ороод тэр хулгайг хийгээг байхгүй. Энд бол цэвэр тухайн харилцаанд оролцогч талын тухайлбал тэр эрхийг нь тийм үү нууцлыг нь хадгалж исэн байгууллагууд дотроос л асуудал байгаа шүү дээ. Түүнээс зохиолч өөрийнхөө номыг гүйжиж зараагүй байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бол их тийм ялгаж салгаж хариуцлагын тогтолцоог, эрх үүргийнхэн тогтолцоог ижил тэнцвэртэй байлгах ёстой л гэж бодож байна. Нэг цахимгийн тэрэгтэй тэмцэх юу энэ гэж байдаг үстэй. Одоо манайх нэг хамгаалж чадахгүй юм байна. Ер нь оюуны өмчийн хулгайг хулгай биш гэж үздэг тийм нэг буруу хандлага. Номын хулгай биш. Номын хулгай биш гэж үзнээс өнөөдөр маш буруу тий. Үнэн. Энэ компани буруу биш. Миний юуг алдсан. Ердөө тэр цаанаас нь төр өөрөө л хамгаалтын бактери байх хэрэгтэй байхгүй. Ер нь бол тэрэн дээр бол бас тэр компани ч буруу гэж би үзэх гээд байгаа. Яагаад гэвэл тэр компани тухайн бүтээлийг бүтээлийн зохиогчтой гэрээ ихтэй хамгаалт хадгалалт нууцлыг одоо хариуцна гэд зааж байгаа шүү дээ. Тэрнийхээ хариуд одоо нийтдээ тэр цахим сангаас тэ худалдаалагдж байгаа ашиг орлогын тодорхой хувийг авдаг шүү дээ. Тэгэхээр эргээд алга болохоор зэрэг биднэрт одоо та нарын ямиг ингээ алдсан тэд нар ингэсэн байна биш. Хаанаас яаж алдагдаг гэдэг дээр тэр компанич хариуцлага хүлээх ёстой. Өөрөөр тэр хэвлэл нийтлэгч хариуцлага хүлээх ёстой. Зохиолчийн хувьд бол төр бол бодлогоороо энэ дээр бол үнэхээр даамжрахгүй бол монголчууд бол одоо энэ хулгайн гэмт хэрэгээ нэг цэгцэлж яаж авахгүй бол дэлхийд даяар шившиг болоод дуусч байна. Таяны тэр үүссэн маргаантайгаа хил амтай тий гомдолтой холбоотойгоор бол Монгол Улсын соёлын гай эцэтгэлтэй зохиолч Саранчаа бол бас биднэрт хандсан зөрчлийн одоо баримжуулалтад дуурах ёстой гэж бодож байгаа л та. Яг энэ нэг уншигчдын боловсролтой холбоотой гихчээр сүүлийн одоо 15 жил 16 дахь жилдээ бид нэр уншигчдыг бий болгохын төлөө ажиллаа. Одоо жоохон чиглүүлгийн ажлуудаас их бах хэмжээгээр хийх гээд хичээгээд явж байна те. Тэгэхээр энэ дээр ч гэсэн бид нар нэг юм үзэл санаа, бодол санаа одоо юу гэдэг бүх юмар ингэж нэгдчихэд дараагийн тэр залуучуудаа бид нэр юу уншуулах уу, ямар одоо Монголны боловсралтай байх уу гэдэг нь болж эхэлж байна те. Тэгэхээр тун удахгүй бас намын баяр 30 дахь 31 дахь удаа болох гэж байна. Нэргүй байх дээр бол муудалцаж танилцаад өнөөдөр хүртэл явлаа гэдэг шиг одоо ингэ явж байна. Инх жахлагч бүтээрээ бол одоо номыг редакторлохын тухайд хоёулаа санал бодол нэгдэж явсараас өнөөдөр энд ингэ сууж байна те. Тэгэхээр ерөнхийдөө бодол санаа нэгтэй хүмүүс гэхдээ энэ бодол санааг дахин түгэнд дэлгэрүүлэхэд бол бид нараас дахиад ажиллагаанууд хэрэгтэй. Тэгэхээр одоо намч хүлээгээд байна.
сахар өхөр тодггүй зүйл гэж нэг юм ярьдаг шүү дээ тийм үү. Манай нэг найз хүртэл ой тийм ном гарлаа шүү тийм толигч чи ав гэсэн чинь битгий солиор би юун дээр 5 сарын чинь юун дээр авна гэж байгаа шүү. Тэгэхээр энийг одоо мэдүүлэхийн тулд хамтран ажиллацгаая. Нөгөө нэг яриад байдаг дистратагаар номыг сайхан бүтээжтэй уншигчдаас чанартай бүтээлийг хүргэцгээе гэдэг одоо уриалгаар энэ удаагийн ярилцлагаас өндөрлөе. Osprey Mongolia-гийн хамт олонны зүгээс тавталгаас гарын бэлэг өгж байна. Osprey Mongolia. Osprey. За баярлалаа. Osprey шагналыг танд гардуулъя. Манай уран бүтээлчид суугаад кофе уугаад байдагтай хажуу талаар нь цайртай ус ууж байгаарэ. Эрүүл мэндэд хэрэгтэй шүү гэж одоо энэ бүтээгдэхүүнийг өгж байна. Тэгэхээр номын баяр дээр уулзъя. Одоо 31 дахь удаагийн номын баяр одоо сарын дараа болох гэж байна. Тэгэхээр энэ баяр дээр хэдүүлээ уулзаж санаа бодлоо нэгтгэж. За мэдээж хэрэг гаднаас энэ хөрш орнуудаас энэ хүмүүс зохиолчд ирэх юм гэсэн тийм. Тэгэхээр бас илүү сонин сайхантай номын баяр хийж ирж байна. Тэгэхээр маш сайхан номын баяр байлгахыг хичээж байна. Нөгөө нэг бодлого гэдэг нь бол номын баярыг таслахгүй хийх нь. Хийхдээ нөгөө дахин яаж одоо сайжруулах вэ гэдэг нь бол бидний бас нэг бодлого болоод явж байна. Тэгээд хүрэлцээрсэн та бүхэндээ баярлалаа. Номын баяраар уулзъя. За бидний баярлалаа. Сайхан уулзъя.